Солонгос төсөл маань бол үндсэндээ бүгд найрамд Солонгос улс Монгол улсын засгийн газрын хооны хэлцээрийн хувьд хийж байгаа. Солонгосын Экзим банкны санхүүжилтээр санхүүжиж байгаа төсөл байгаа. Нийт төслийн үргэлжлэх хугацаа бол 41 сарын хугацаанд хэрэгжих ёстой. Өнөөдөр 2023 оны 9 сард анхны хэрэг байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар бол ажлын 25%-тэй явж байна. Үндсэндээ 25 онд битгэд 70%. За өнөөдрийн байдлаар бол 400 гаруй хүн талбайд ажиллаж байна. Зуны оргил битээ бол 800, 700-800. За магадгүй энэ жил бол 1000 хүнд бол хүрэх байх. Нийт бол 66 блок 5002 айлын улс ачаглалтанд орох ёстой. Өнөөдрийн байдлаар 35 блокийн барилга хүсэлтийн ажил, бетон цутгалтай ажил дууссан. Дараагийн 16 блокийн одоо цутгалтай ажил эхэлсэн. Эхний ээлжийн 18 байлгынхаа битгэд одоо дулаанд холбох, дотор зарслын хийх гэх мэт одоо ажлууд бол хийгдэж байна. Энэ ажлууд маань үндсэндээ анх төлөвлөсөн 41 сарын хугацаанд төлөвлөсөн КАП-аас 101-ээс 102% гүйцэтгэлтэй явж байгаа. Үндсэндээ КАП-ийн дагуу явж байгаа гэсэн. Тэгэхээр эхний ээлжийн бидний КАП-ийн дагуу явхад эхний ээлжийн 980 айлын он сууцыг 2025 онд багтаагаад улсын комисс ажиллуулад ашиглалтанд оруулаад зах зээл дээр гаргах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Санхүүжилтийн асуудал өнөөдөр бид хийсэн засгийн газрын хооны хэлцээ Экзим банкаас санхүүжиж байгаа. Санхүүжилт бол ямар нэгэн өнөөдрийн байдлаас авахгүй гүйцэтгэлээр санхүүжээд явж байгаа. Бид бол одоо эхний ээлжийн 980 за цаашлаад энэ 5000 айл ашиглалтанд ороод ирэхээр энийг яах юм бэ? Одоо хэн авах юм бэ? Ямар нөхцөлөөр хамгаагдах юм бэ гэсэн ийм нийгэмд одоо энэ хүмүүс бас тодорхой хэмжээнд хүлээлт нэлээд байна. Бид бол өнөөдөр энийг үл мэдээ зорилтуулгын тодорхой хэмжээний оолгод нийцсэн оолготой. Тэгээд тэгсэн мэтлүүд энэ тодорхой хэмжээний зорилтуулгын хүмүүсийг хамуулна. Бид өнөөдөр хамуулах журмаа боловсруулад одоо эднүсийн шинжилгээд ингээ явж байна. Удахгүй энэ бүхэн тодорхой оолгоо манай аль байсны пэйж болон энэ нөгөө холбогдох мэдээллүүдийг битгэж тайханд цаг тухай бүртнэ үгүй юу.